Аваа, хүүн удахгүй мөрөөдөж ирсэн амжилтандаа заавал хүрнэ. Миний хүү чаднаа. Энэ сайхан баян хайрхан чинь хизээдэг хүүг минь түшин. Тийм ээ аваа. Миний хүү хоноод явахгүй юм уу? Хүүн маргааш бүхэн өргөөнд барилдаантай. Өнөөдөртөө хот орсон дээр үсттэй. Монгол бүхийн зүлэг ногоон дивжэнэ хэсэг хугацаанд тодрон харваад одсон Сэлэнг аймгийн Санд сумын харьяат аймгийн арслан жудо бүхий олон улсын хэмжээний мастер Бачаргалын зол уур агсан хамгийн сүүлд Аавтайгаа ийн ярьж байжээ. Хагцлын сүүдэрт олон жил сэтгэл нь бухшиж үлдсэн үр хүүхдээ хань ижлээ бодохдоо нулимсаа дотогшоо нуух Бачаргалгүй бүхийн зүлэг ногоон дивжээ тэв дэлхийд алдраа дутуухан өнлүүлэх хувь заяасан талигаач нар ийхүү ярьж зогсохдоо хамгийн сүүлийн учрал гэдгээ хин нь мэдээгүй. Түүний ээж ч ялгаагүй. Амжилтынхаа үзүүрээс атгаад авсан түүнийхээ төлөө хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо бэлтгэл сургуулалт хийх хүүгээ харан өрөвдөж амжилт гаргах бүртэн омогшиж 90 цент хүрсэн ч ээжийнхээ ингэрт нялхаараа эрхлэх хүүгээ харан сэтгэлийн жаргал эдэлдэг байсан их хүний сэтгэл одоо бол нулимсандаа дэвтэж өдөр хоногийг өнгөрөөсөөр 7 хавар 7 намар 7 жилийн өмнө тэр авраг арслангуудын амлахаас имээдэг шин түүхийн худас байсан юм. Даанч түүхийг үргэлжлүүлж чадаагүй. 1986 онд анх 86 оны 3 сарын 23-нд энэ Санд сумд төрсөн. Анхааснасаа тэгэл ер нь спорт сонирхон мормал гээл яндрын дуртай юм хүүхэд байсан. Ер нь бол их хүмүүжлтэй л дээ. Тэгээрэл гэсэн бол заал гэдэг. Шгшээ өгд авах бэлтгэл хийгээл шгшээ өгт орж ирж явах үеэс нь бол ер нь харж ер нь цаашдаа сайн тамирчин болох юм байна. Монгол улсанд дуусах бас тийм сайн тамирчин бүх гачирх юм байна гэж дотор их бодж явж байсан л да. Зол хоёр бүтээр одоо Сэлэнг аймгийн жудо бүхий аймгийн аваргаар анх зооны аваргын төлөө таарж барилдалаа танилцчихсан. Аймгийн арслан Бачаргалын зол баяр 1986 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнг аймгийн Санд суманд төрсөн. 1993-аас 2003 онд Сэлэнг аймгийн Санд сумын ерөнхий боловсролын сургуулийг 2003-аас 2007 онд авраг дээд сургуулийг тус төгссөн. Түүний амжилтууд 2002 он Сам бүхэн өсвөрийн улсын авраг шалгаруулах тэмцээний 81 кг-ийн жинд мөнгөн медаль. 2003 онд Монгол Японы бүх хөгжүүлэх MG нийгэмлэгийн жудо бүхийн тэмцээнд 81 кг-ийн жинд хүрэл медаль. 2004 онд Дэ Нармандахын нэрмжит олон хотын жудо бүхийн тэмцээнд нэмэх 70 кг-ийн жинд алтан медаль. 2004 онд жудо бүхийн залуучуудын улсын авраг шалгаруулах тэмцээний 81 кг-ийн жинд мөнгөн медаль. Тусамдаа Узбек улсад болсон Сам бүхийн залуучуудын авраг шалгаруулах тэмцээний хүрэл медаль. Залуучуудын улсын авраг шалгаруулах жудо бүхийн тэмцээний хүрэл медаль. Сам бүхийн өсвөрийн улсын авраг шалгаруулах тэмцээний 81 кг-ийн жинд алтан медаль. Тусамдаа Дэлхийн өсвөрийн сумо бүхийн 5 дугаар авраг шалгаруулах тэмцээнд дунд жингийн 3 дугаар байр. 2005 онд Сам бүхийн улсын авраг шалгаруулах тэмцээнд 90 кг-ийн жинд мөнгөн медаль. 2005 онд насан туршидтын жудо бүхийн улсын авраг шалгаруулах тэмцээний 90 кг-ийн жинд мөнгөн медаль. Тусамдаа Архангай аймагт явагдсан үндэсний бүхийн өсвөрийн улсын авраг шалгаруулах тэмцээнд 20 давж 2 дугаар байр.
2006 онд Сэлэнг аймгийн 75 жилийн ойн баяр наадмын үндэсний бүхий барилдаанд төрүүлж Сант Сумаас төрсэн анхны аймгийн арслан цол хүртсэн. 2006 онд Оросын холбооны улсад болсон дэлхийн самбо бүхийн тэмцээнд 100 кг-ийн жинд алтан медаль. 2007 онд Оросын холбооны улсад болсон дэлхийн самбо бүхийн тэмцээнд 100 кг-ийн жинд алтан медаль. 2007 онд Оросын холбооны улсад болсон дэлхийн самбо бүхийн тэмцээнд нэмэлт 100 кг-ийн жинд алтан медаль. Тус ондоо жудо бүхийн улсын аврах шалгаруулах тэмцээний алтан медаль. Мөн кураж бүхийн улсын аврах шалгаруулах тэмцээний хасах 100 кг-ийн жинд алтан медаль тус хүртэж байжээ. Магад тэр одоо Олимпийн авраг байх байсан. Миний хүчин ар гэрийнхээ ажилд их туслана. Мормол хамгаалгуугаа янзлна. Тэгэл багасаа манай ийм 5 хилийн 10 хилийн юу гэдэг гэсэн туухай. Перми, хаан перми. Тийм туухайгаар аваад ингээд төлөө ингээ хагалцдаг гэсэн дээрээс нь ингээд барьж байгаа цохоо. Тэгээ миний хүсвэхээр хаглаач гэсэн чинь өө энэ намар гэдэг юм аа гэдэг. Маш их манай бид гуравчаад ерөөсөө дараалаад гэл тацалтаад тэгжил өссөн. Нөө тэгэл эхлээл бид хоёр 90 голцоо болвол би бол дүүгийнхаа хувцыг манай нэмэгтэй дүү болохоор гадаа ажиллаа хоногоо 2 дүү маань гадаа ажиллаа байдаг. Тэгээд би дотор ажиллаа хоол унд тий. Тэгэл тэр өчигдөөс ирээд өдрийнхөө ингээл гэрийн ажлыг болвол яг дотор ажлыг би хийдэг. Гадаа ажлыг болвол манай хоёр эмэгтэй хэрэгтэй хоёр дүү маань ичдэг. Би анх 1-р анги 25 хүүхэдтэй авсан. 2 дахь удаага 1-р анги авч ирсэн. Тэгээ 2 дахь ангиас 2 анги маань нийлээд 48 хүүхэдтэй болоо. Тэр 48 хүүхэдтэй 4-р анги төгсгсөн. Тэр хооронд манай залуугач их тийм сэргэлэн их тийм дайчин хүүхэд байсан. Юу яана машин их барих дуртай. Тэгээ би явж байгаа л тэгтээ. За машин барих уу гээл тэгэхээр. Би бари гээл ард урдаас тэгдэг байхгүй. Битгий давраад аа гээл. Тэгээ нэг хөдөө очиод орхон тулд байжсэн. Би зааланд волейбол тоглосон байхгүй. Тэг яагаад ч гэрлүүл нэг юмд явж ирэх хэрэгтэй болоод. Тэгээд одоо энэ гарид гончиг дам манай талигч надтай зүг явж ирсэн өдөө. Тэгээ би төсвөрөө өгөхгүй мушуух яваад авид ирэл. Нөгөө хоёр чи булаацтаад аваад гараад халах боллоо. Тэгэл яваад ирсэн тэгэл тэр өнгөрөө тэр хоёр вагоноор бутсан би хэд хоёрыг нутагтаа амарж байгаа л хотод ирээд машин авгалахсан чинь урдлын гүүпер нэгэл юучгүй харуулчих. Энэ яац хэдийн гिचлээ гэж нөгөөдгөө мэддгүү. Тэгээд нөгөөдөр бэлтгэл хийж байгаад нэгээр нь асуулаа. Яасан ч хамаагүй мэднэ гэж хэлсэн шүү дээ гэсэн чи. Гүйлгэж хин гэсэн чи золоо мэдэн шүү дээ л гэж. Нөгөөдгөөс нь асуусан чи гүү гончгоод гэсэн тэгэл. Яагаад гэсэн чи тэр хоёр нөгөө би барин чи барин гэж булаацлж байхдаа хашаа мөрөгцсөн байл л дээ. Тэгээ нөгөө гүүприйн будгнууд ингээ халцарчингууд надаас айхтаа оогоор ингээ түрхэж хатаагаад өгцөө. Тэг би дэрийг мэдэхгүй юм чи яа. Хизээ он угаагаад нөгөө оон арилаад тэгээд барьж ийсэн. Нийгмийн 1997 аймгийн арслан Золгоёр агсан Сэлэнг аймгийн Сант Сумын ерөнхий боловсролын сургуулийн 4-р ангийн сурагч байсан үе. Сум орон нутагтаа нэртэй Гамболдуугч түүнд бүхийн анхны А усхийг зааж өгсөн гавьяатай нэгэ. Насандаа биеэр томд тооцогдох хүү жудо бүхийн заал руу шагаасан нь ирээдүйн төв дэлхийн зүлэг ногоон дивжинээ аврагуулах мөрөөдөлтөд хөтлөгдсөн хүү байсан юм. Ингэж л хэсэг хугацаанд тодроод яаруухан хорвоог орхисон хүү бүхийн тогоонд нэмэгдэж байсан түүхтэй.
өөрөө л их сонирхолтой байсан да. Тэгээ өөрөө л яваад очсон. Ерөөсөө багш нь тэгэл секцэнд аваад тэгэл бид нэр их дэмждэг байсан. Ер нь багасаа ажаас дэмжлүү явах. Нэг хүүхдээ дуртай спорт мэдлэг номхоос илүүл тэгээд тэр спорт руугаа тэр бүх морилгоо яваад байдаг юм хүүхд байсан. Яг сайхан одоо хүүхд одоо заалаар шагаагаад бас тэр үед одоо секс дугуулны хичээлдээ хүүхдүүд олон хүүхдүүд бужигдгал байсан үе. Тэгээд орж ирээд багшаа тэгэл нэг орж иржсэн буцаал булталцаад хүүгээ гараа явуулсан. Тэгээд ууд ангийнхан дотор өсгөлнөө айгуу тийм дуугаа даруухан тийм л хүүхд байсан. Тэгээд за яг энэ хүүхд айтаа хүүхд юм байна даа гэж бодож ирсэн болохоос би нэр нь яг үдэ тэгээд гайг хүүхдэл гэж би бодож явсан л да. Тэгээд нэг орж ирсэн харин үүдэнд орж ирсэн сууж ирсэн. Тэгээд чи сексэнд явахгүй юу гэж чинь багшаа би явмаар байна гэдэг. Тэгээд хоёулаа зодож ирсэн очиж ирсэн юу надад тэрэлтэй. Тэгээд багшаа би энэ үнийг би хүүхдийг дараа жил яхад би давнаа гэдэг. Хөргөө айгуу тийм юутэл хүүхд байсан. Манай цолоо ирсэн Аслан маань хүүхд байхдаа энд одоо яг энэ төвчэн дээрээс самжид офер хичээлжсэн. Анх бид нар 2001 он 2 онд аймаг явар болоод манай Шбатар хотод Сэлэн аймгийн аврах шалгуур тэмцээн болоод би жим болгоно нэгдүгээр ирсэн хүүхдүүд улсын аврахт явах хэрэг аваад тэгээ энэ спорт хорон дээр байрлаад тэгээ тэгж лах танилцаад нэг дивизэн дээр анх найзлаа. Тэгээд манай найз чинь дээдлийн жингээ хамгийн дээдлийн жингээ. Тэгээд би бараг 48 хамгийн бага жингэнд ордог байсан. Тэгээд тэгж лах холбооц найзлжсэн. Тэгээд бид тэр жилдээ бүгдээрээ улсын аврахт айгүй амжилттай сайн барилдаад багаараа нэгдүгээрээр эзэлжсэн. Ам болдог ш. Тэр маань над руу яриад эндээс би ерөөсөө нэг л хүүхдээ явуулах байна. Бус хүүхдүүд явуулж чадахгүй нэ явуулчлаа. Та тосоод аваад тэмцээнд оролцуулж өгөөч гэд. Тэгээд заалны гадаа бид нар байж хад одоо яг бүр тод санагддаг юм уу? Энэ дархны тэр спортын ордны чинь яг залгаа нөгөөд соёлын төв байдаг шүү дээ. Дараамын чатар тэрний ард талаар автобусны буудлын дээр буучаад зайлвал яг гүйж ирж ирсэн. Яарад ганцаараа. Үнэхээр одоо сайхан барилттай залуу байсан. Яагаад би сайн мэдж байна гэхээр би алдрын спорт орны дарга байхад манай алдрын тамирчин байсан. Бид тэр чинь тэгэл найз нөхд тэгэл би өсвөрт байхдаа Сэлэнг аймагаас өсвөрийн тэмцээнд ордог байсан. Тэгээд зол хоёртаа улсын аврагт нэг болоод 2-3 тэмцээнд явчихсан. Долоон жилийн өмнө дэндүү сайхан уран барилдааныг бүхий өргөнд үзэж үлээ. Улсын харьцаг Даваабаатар, аймгийн арслан Зол 2-2-ын тулаан. Даваабаатар дайрлаа. Хоёулангийнх нь зүүн ташаа нийлээд тачгинсан хоёр юм үзэгчид рүү зулрав. Хүмүүс ойрлолдоод эцсийн хоромд Даваабаатар Зол 2-ыг өмсөж идлээ. Гэтэл Зол 2 цаана нэг гараараа дивжээ тулан уйлээд тогтчихсон юм. Гарцаагүй хаях, гарцаагүй унах барилдаан. Гэвч тэнд унаа гарсангүй. Барилдаан цааш үргэлжлэв. Үзэгчдийн хөөрөл дээд зэгтээ хүрч байлаа. Даваабаатар шарлахаад залгуулан хонгодоод дайрлаа. Зол 2-ын хүчийг нь дагуулan баруун хөлөөрөө хөмөрсөн. Даваабаатарын хоёр хөл агаарт гозоогоод балиашгуудтай хамт унлаа. Тугны зүгт зоржигсон юм шиг гой биетэй өндөр бур залууд ивж тайлбарлагч Сэлэнг аймгийн Сант Сумын Хряат бүхийн сан барилдааны дэлхийн залуучуудын авраг аймгийн залуу арслан Бачаргалын Зол 2 давлаа гэж байлаа. Ийм л хөөрлийг бид тэр хүүгийн барилдаанаас авдаг байсан юм. За ингээд Зол 2 тэрний аймаг цэргийн хөргөнд болж байгаа аймаг цэргийн заалны барилдаанд бас 3 дээр тонж исэн.
Тэгээд би шинжигний барьцнаас өмсөд толгой дээр гаргаж ирээ шийдсэн чинь манай хүн хөл дээрээ буугаад тэгээд намайг тонгороод тэгээ хайчихсан. Тэгээд тэр барилтаа бас одоо ч бас яг л барьц бүх юм л бас санагдчихэдэг л та. Аймгийн арсан цол өртөчээл тэгээд цолны медальгийн барилтаа ингээд тэдний бас арсан цолын хүндэглэл бүдүүн ам бүдүүн гэж газар тэнийг наадмын хийлээ. Өөрөөх нь тэр сайхан наадмын гоё юм болоод бүх ард түмэн баярлсан барилтаа наадам болоод одоо барилтаа одоо жигтэйг сайхан баяр наадамтай байгаа. Манай хүн тэр доор жохоо хүмүүстэй хөлбөмбөг тоглоцсон гүйж яваа шүү дээ. Ерөөсөө аймаг орон нутгаас одоо бүх болгоом тэр чинь тодорхой байгаа юм чинь тэр чинь залуучуудын улсын аварга самбжуудаа бүгдээрнгээр л одоо ер нь голцоо төрүүлж исэн да. Одоо тэгээд араас нь залгуулад үлчээ. Тэгээ Азаавар дэлхийн аваргаас хүүхдүүд медаль авсан, залгуун жадаа зөндөл гарсан. Тэгээ манай залуу их тийм сайхан та тийм амуулын тийм хүүхдүүд одоохондоо гарч ирэх юм. Мянган хоног зүрх шархалж нэг л дуу илэрнэ шүү би. Зол хоёр агсан багын дуу цөөтэй даруухан хүү байсан гэдгээ. Хүн харах нэ үеийнхнээсээ биеэр нэлийн томч сэтгэл нь үргэлж жаахнараа. Баян харихны хүндийд багнаасаа хамтдаа үзсэн найзууд нь одоо хэрэн түүгээр дутдаг. Бүр цаашлаад нутаг ус нь хүүгээ санан эзгүрсээр л байна. Тэр болгондоо их баясаал би өстө нэрэ тамирчин болох юм байна. Би тамирчин болно гэдэг тийм л хөвгтэйсэн да. Яг үндсээ зөндөл зөвлөдөг баг нэг дэвштэй тий. Тэгэхээр ишүүл машингээс ингээл гараад эдээс нь жижиг талиач юм. Тэр аллаа. Энэ гэрлээ авч өнөд нэг дамгаар өгдөгс. Өдрөө малгай гараад авчих. Эдээс өөдөө хөөхгүй авч. Өдрөө уруугаал. Хаад өчөж та гараад чихтэй авах ингээд. Өөч өөр ингээд сонгон дээр сууж байгаа. Өөрөө явуулгаа. Даас цагаар авч өгчөөд ингээд өөрөө өсөөл авч. Биднээс ч өсрөөж хамгийн их энэ зодтолж исэн тагийн хоёр ах шиг тийм. Яа тийм зодтолсон. Тэгээ сахилах хүчтэй энэ хоёр ахтай хоёрууд авахгүй. Тэгэл одоо яг юм чинь айлын хүүхэд шоглож бас болохгүй гэж боддог гэсэн юм. Хамаатныхаа хүүхдийг авчид шоглож нөгөө энэ тагийн чинь байсан гэж носоо ажилладаг. Ойлаа даа. Энэ одоо яг одоо хэрвээ байсан бол шүү дээ. Хоёр ширээний ингээд ярьсан юм шиг. Одоо идэв дотор нэг тийм том дэвсээ. Задаа малгай гэж ярьсан. Идэв дугаараа энийг одоо чигэжсэн юм байна. Нэг л одоо нэг томч тийм шүү дээ. Одоо аврагуул маврагч одоо нэг хоёр том харахаар бид одоо идэв дотор тэгээд зөвхөн тийм таван тийм сууштай байна. Байсан таваасаа. Манай чинь мороо яа. Зөө өндөр байсан. Морных нь Момхон эс уусуутэй. Үеийнхэнтэйгээ өхөрд наачсан. Ер нь ам сайтай үеийнхэн ч ер нь тэгээд мөчөө дотроо ч айгу даруухан сайхан залуу айгу түшигтэй даруухан хөвгтгээд яригддаг. Ухаан арди миний тэлд хүрээ болвоя. 2005, 2006, 2007 он. Тэр төв дэлхийд хэдийн алдар нэрээ цууратуулж ирсэн байлаа. Самп бүхийн залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер, Кураш бүхийн дэлхийн аваргын хошоо мөнгөн медальт, Аз ТV-ийн аварга цолыг хэдийн өвөртлөөд байсан юм. Мөн улсын 9 удаагийн аварга хасах 100 кг-ийн босоо бүх Зэндаюшийн Очир батын 10 дахь төрөг зогсоож чадсан хүн бол Зол хоёр байсан юм а. Зооны аваргын төлөө Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяа Тамирчин Олимпийн алт мөнгөн медальт Найдингийн төвшин баяр аваргыг өвдөг шороод болж 2007 оны улсын аваргаар тодорч байлаа. Магадгүй тэр өнөөдөр байсан бол хадгалаад Лондонгийн эрхэмсэг дэвжээнд төрийн дулаалаа их шиглүүлж ард түмний дэлхийн баатар болох байсан мэзээ. $2007 оны жудо бүхийн насан туршид улсын аваргын шалгалт тэмцээнээр
анх бол одоо золоо битээр бол одоо таарч аврагын төлөө таарч бэлдсэн. Тэгэхэд бол золоо бол одоо зоондоо бол төвшмээр аврагыг ялаад аврагын төлөө над битээр таарч бэлдэжсэн. Тэгээд би одоо ялгцсан. Тэгээд нэг мэдсэн бол хутгуулаас юу гэсэн. Тийм. Золоо акс хоёроос өөр энэ хоёр байсан шүү дээ. Одоо яг 90 хасах зуул одоо өөр хүн бол нэг байгаагүй шүү дээ. Тэгээ манай золооч юм бол яг төвшмээрээ бол ялцдаг байсан. Тэр утгаараа бол ямар ч гэсэн төвшмээр аврагаас бол нэг дутуугүй дэмп дэлхийн аврагаас бол за ядаж бол адил хэмжээний юм барилдах байсан болов. Энэ хэдөө бол 2007 он төрүүлэлээс чи өнөөдөр чинь 14 он ч юм уу 14 он хүртэл одоо тасаргаал байх гэсэн. Бид нар чинь тэгээд ийш тийшээ вагоноор ч явна, машинаар ч явна. Тэгээд түүхүүд чинь одоо аймаг одоо дархан уул бид нар хамгийн заад нь ховд руу өсвөрийн ус авах гэж байсан. Гэхдээ одоо ер нь юу байсан шүү дээ. Хасах 100 кг-д бол Төвшинбаяр аврагыг ялаад тэгээд цаашдаа тэр 8 оны олимпийнхоо эрх авах тэр оноо цуглуулах барилдаанд явах байсан шүү дээ. Уул. Тэр монстер амлалт дээр чи ингээд нэг 4 ортой юм өрөөнд байдаг. Тэгээ би ингээд унт нь Баямг тэр хоёр тэртэл нөгөө сүхөө ингээд доор ингээд өвөлээ. 2-3 жил тэнд харсан. Би дүү яг ороод орон дээрээ тэгээл байдаг. Тэгээ намайг гараа авчаар нөгөө дүү чи хоорондоо ноцолтоод нэг болохоор сүхөөтэйгээ нийлээд Баямг рүүгөө дайрдаг. Эсвэл Баямг нөгөө хоёр ч нийлээд сүхөө рүүгөө дайрдаг. Эсвэл Баямг сүхөөтэйгээ нийлээд тайлгаач золоороо дайрдаг юм шиг байна. Тэгээ нэг өдөр гарч явчаад ороод ирсэн, орой ороод ирсэн чи Баямг газар унтчихээн. Чи яга газар унтчих гэсэн. Орондоо багтахгүй тулаад байна. За загч. Нөгөө хоёр нь хөнжлөө ингээд нүүрэн дээрээ тогтсон ингээд инээгээд байна. Яаси бэ яаси яриач гэдгсэн чи. Нөгөө сүхөөтэйгээ нийлж дайраад Баямг рүүгээ. Тэгээ Баямггээ ингэж хөөлгаар хоёр дээрээс нь барьж хагаад орлон шийдсэн чи орын нэвдэ гэсэн. Тэгээ нөгөө орныхоо доод нэг юм тавиад ингэ тулгацсан. Тэгээ нөгөө Баямг нь орондоо хүрч чаддгүй. Хүрүүл нөгөө орон нурж га тэгээ газрыг зэвдэжсэн. Тиймэрхүү энэ төрөл хөгжлөлтийн өмнө зөндөөлтөө бид нарт. Монголын удаачд бол хацлууд тийм олон сайварлагдагчд байх юм бол энэ удаа илүү одоо сайн ихтлүүд хацлуугүй дэлхийн аврагт орлоо шүү дээ 2013 оны. Тэгээ энэ жудогийн тэмцээн үндэсний үхий өсвөрийн улсын аврагаар битээр байнга л таардаг гэсэн. 3 жил дараа нь таарчсан. Золоо хоёр битээрч одоо заалны барилдаанд аймаг цэрэгт голцол 3 дээр тундаг байсан. Тэгээ золоо хоёр жудоогоор барилддаг. Бэлтгэл сургуульд сайн хийдэг. Сайн аймагаас нь шинэ аймагаас. Өнөөдөр залуу арслангийн аав ээж хоёр нь ямархан сууж байна. Дэндүү халаглан байдал аав ээжийнхэн зүгээс төрж өссөн гэрийнхэн дотроос мэдрэгдэх аж. Хүүгийнхээ улаан ногттой угалцтай Монгол гутал, цэнхэр зодог шуудаг, цэнхэр оройтой улаан залаатай шинхэн малгай. Ээжийнх нь миний хүү улсын заан болохоор өмсөөрэй гэд ойж өгсөн шинхэн саарл дээл. Хүмүүст тэрээр аймгийн арслан цолтой бяд суусан залуу ир харагддаг байлаа. Харин аав ээжтэй бол тэрээр дэрэгдээс нь холдож үзээгүй. Ээжээ их баяртай цай хийгээрэй. Хүүн барилдчихад ирж иднэ гэж эрхлэнгүй хэлээд цүнхээ үрээд гардаг нялхур нь байлаа. Хүүгээрээ тэд бахархаж хүүгээсээ их гэрэлгийгээг олж харж байсан юм. Тэгээд өөрийнхөө чаддаг юмыг л сайн зүгээр одоо сахилгууд алж болохгүй л захиж дээ. Хамтралын бодогдсон юм даа. Тэгээд өөр хэдэн жил бид нар ч бараг нэг өгөөлөхөд ер нь тэгээ наадам үздэг шүү дээ. Тэгэл болдгоо мэт хоёртой хоёлаа. Тэгэл уцс дуурсан. Үзүр төрөнд үлдчихлээ л гэсэн тэгэл заашгүй тэгэл дахиад үзүүдэд дотроо залбирал суужсэн. Тэгсэн чинь л тэгэл дахиад уцс дуурал төрүүлчихлээ гэл. Их л баярсан. Хэлийн бодогдод юм да. Тэгэл хүүгийнхаа бодохгүй цаг ч өдөр ч гэж хаалгатай. Бас нэг юу жоохон хоол их муу. Мөсөд хоол сайдч чадахгүй. Тэгээд чи жингэний юм чи хоол сайд гэдэг нь нулимсэн зээлгнэл загнуулаад хоол идэт. Хэл хэрхэлдэг. Ээж бол бүр ингээл наадаар баярслаа. Дүү
тэр наадмын хүрэл өглөө наадмын өдөр бол хамгийн хүнд байдаг. Тэгээд энийг өөрөө амьддаа өөрөө байхдаа хамгийн дээр нь тавьдаг байсан. Тэгээд бид нар ч гэсэн одоо энийг хамгийн дээр л тавьж байгаа юм. Энэ нөгөө давгдар жавраг бэлтгэл хийж яхад нь орж ирээд тэгээд өөрт нь энийг дуусгаж өгчөө тэгээд энийг их хайрлж шүтж дээш нь тавьдаг байсан. Тэгээд өөрөө бас байхдаа заан тавьдаг байсан машиныхаа хөрөнд хүртэл зааны дүрстэй юу ингээд хийцэн тийм явдаг. Одоо мэдхгүй одоо дотроо жоохон юу бодож явж ирсэн бол доо. Түүнд үнэндээ үеийнхэнтэйгээ хамт бүжиглэх хөөрөх зав байсангүй. Үеийн сайхан охинд сэтгэл алдрах зав байгаагүй. Өдөрт 2 бэлтгэл хийж байлаа. Бэлтгэлийн заалнаас хөлөө дааж ядан гарч байсан. Зөвхөн барилдаан бэлтгэл шилжилээ дарсан тэмцээнүүдтэй л төвлөрдөг байлаа. Багш нар нь түүнд спорт бол залуу насных чи зөвхөн бэлтгэлд бүхнээ зориулах ёстой хэмээн цаг үргэлж сахиж тэр хэрээр чанд сахилах баттай нэгэн болон төлөвшөж байсан юм а. Би ямар ч ясан бэлтгэл маш сайн хийгээд одоо өөрийнхөө хүчээр л би улсын цол авнаа л гэж надад их л юм бодож байсан. Да миний хүч одоо ер нь маш их юм бодож байсан. Их л юм хий гэж бодож байсан. Өдөрт 2 бэлтгэл хийгээл тэгэл бэлтгэлээс ирээл сүнхээ удлаа л ингээл хууцын аргатал доторх бодволгоноос нь ингээд мушхад шүүс ингээд хөлс гарч ирсэн. Тэгэл би ирэх угаал өгдөг гэсэн. Ингээд мэрийг хараад уншаал юм багш нэг шар нөхөр тэ одоо байдгүй шүү дээ. Одоо ингээд би багштай одоо баярлалаа гэсэн юм ингээд хэлсэлд байдаг л да. Тэр сонин одоо гэрт байж л ингээ хараад хаяа нэг харж л байдгийг сайхан байдгийг. Тэгээд юм жоохон барилдааны нь бол нэлээд цэгцтэй болгосон. Айгуу гоё барилдаантай шүү дээ. Одоо тийм барилдаантай хүн бол бас бүх өөргөнд ховрол харагддаг. Хоошо тэгээ уурагшаа тэгээ дандаа хажуу тийшээ. Тийм хүний хөдөлгөөний хүндийн төвийг дандаа тэгж алдагдуулж тэгээ дээр нь өөрөө их гоё ингэж ууцаараа гоё жилөөтэй хөдөлдөг. Баруун талтай байсан юм барилдааны. Тэгээ баруун ингээд тахимд нь эсвэл ингээ хонгодчдөг. Тэгээд хаглаа цохоод ийшээгээ бусхан дахиад цаана өшиглэн баруун үл нэлээд ажиллагаатай. Их цаг хугацааг надтай хамт өнгөрөөсөн л дээ. Бэлтгэл өдөрт 2 хийн. Тэгээд ийшээ явна, өдөө явна. Манай сумаар явна. Энэ сэлэнгийнхаа сумдуудаар явж барилдана гэтэргээл. Тэгээ одоо ч гэсэн надад яг хажууд байгаад байгаа юм шиг сан. Би начин золтой. Чи над чиг начин болох уу гэд хэрэггүй гэдэг. Чи тэгээ юу болмоор байна гэд. Би их том юм бодож байгаа шүү дээ. Заа нуу гэхээр гэдэг байсан. Эхлээд бол би багш тасгалжуулагч хэл байсан. Тэгээ хоёулаа яваал исэн цагийн эргэлтэнд одоо яг ах トゥ хоёр шиг л болсон. Тэгээ нэг одоо манай Бүрэнбаатар Начингийн аав аймгаараас Наранцэг гэж хүн байсан байхгүй. Баруун бүрэн сумд амьдардаг өдөө байдаг хүн байсан. Тэгээ Наранцуггаа нэг өдөр бүхчүүд дээр ирээд монстаам бэлтгэл гарцсан байсан. Би хонь ямаа хоёр хандуулна шүү та нараа тустай үедээ очиж аваарай гэл. Тэгэл нэг портертой яваад нөгөө чи хонь ямаагаа авчирдаг монстаам болсон дээр. Тэгсэн чинь хонь алдцсан. Нөгөө портер дээрээс хараалгал. Хүү ихийн завгүй баян мөнгө нөгөөд хоёр чи хонь өгөөл гүйчдэг хоёлаа. Би наанаас нь машинтай гэж дагаал явчихсан. Нөгөө нэг хоньны чи бүр хоёлоо явгуу хөөгөөд. Нэгэн жоох эцээд ирэхээр нэгэн залгаж өгөөд бүр нэлээ өөсөр байгаад нөгөө хоньоо эцээгээд бариад авч ирсэн юм да. Бүхөргөнд барилдаан бол ер нь хагасаа мэдсэнд л болдсон шүү дээ. Тэгээд бид нар ч бас оюутан бүхөргөрж орохоос нэг 2-3 мянган төгрөг аав. Гэхдээ найзаагаа дагаад ороод суучдаг гэсэн сэтгэлийн ч тийм өгөө. Тэгээд цөөхөн ч гэсэн өөрсдөө тэгээд гэрлүүн хамт явдаг гэсэн. Барилдаагүй үедээ инээж хөхөрсөн сайхан анд барилдгаараа дэвжээнд гарахтаа тис өөр халгамаар хатуу хөтөө нэгэн болоод барилддаг байсныг нөхдөнд дурсаж байна. Тамирчны сэтгэл зүй түүний энэ насанд нь хэдийн төлөвшсөн байсан нь тэр байсан юм. Гэтэл намрын тэр нэгэн хар өдөр бүхий өргөнд бүх үзэж суусан олны чихэнд байж боломгүй муухай мэдээ ирсэн юм. Аймгийн арслан золбаяр дарахны замд босолджээ гэж. Бүхийн орчинд ойрхон байдаг хэн бүхний сэтгэл тэр өдөр бүрхсэн. Тэр чигээрэл халгалсан. Бүгд өөлцгасан юм.
Одоо ч Монголын ард түмэн нутгийн уул ус нь хүүгээ санан гашуудсаар. Тийм суурга явах юм дээр нэг ирээл тэгэл хоёлаа бенчнэж барилдаар тэгэл төрүүлээ тэгэл босч явал нэг тиймэрхүү болсон доо. Хотор босч яваад тэр өдөртөө. Суурга босгоод сумд тэгээд хурж ирсэн. Тэгээд дааган төрүүлээд өөрөө төрүүлээд тэгээд их л баяртай байсан. Тэгэл надад үнсүүлээд маргааш ээж би очиж маргааш амарчаад нэг өдөр нэг чалгуу бүхчүүдийн барилдаантай тэгээ явахгүй болохгүй гэдэг бид хоёрын хөдөө байсан. Тэгэл надад үнсүүлээд үнсүүлэл тэгэл явсан юм да. Тэгээд үрэнга явчаад ирэгээл тэгээд хотод би эмэгтэйдүүдтэй хоёлаа яг орой самаас гарах гэж юм тэгэхээр хаал тэгээд хүлээгээ байж байгаа л тэр мухаа мэдсэн. Тэгээ заримдаа ингээд байжгаад бүх үзээд цуг барилдаж исэн үеийнхэн залуучууд энэ тэрийг сайн барилдаад ингэж барихаар баярлаа юм шиг тэгэл хаяас нүдэм сурсахгүй зөндөөл байдаг. Би бол загиндаг байсан. Заримдаа би зүйл тарамсдаг би ер нь дими загиндаг байж тээ. Дими би одоо сур мураа шахурдаг байж тээ гэл. Сайхан шулуухан хэлдэг улсууд байдаг юм байлээ. Танаа сэлэнгийнхэн ямар азгүй юм бэ? Одоо бүр амар зар сэтэл надад тэгжсэн. Том сайхан бөхчүүд бас нэг мэдтэй явдаг том улсын цогтой бөхчүүд ч гэсэн ирээдүйн авраг байсан шүү дээ. Ямар азгүй юм бэ эрхэ огшаа. Эсвэл над зөндөө. Одоо тэгээд найз минь байсан бол өдөрт бас нэг сайн улсын том цолтой бүх байсан байх таа л гэж боддتي. Хоёр нь одоо үнэхээр одоо хорвоо хатуу байна. Тэгтээ бол одоо ийм сайхан үе төрүүлсэн тухайн одоо боёрхон хугацаанд ч гэсэн одоо Монголын ард түмэнд хөндлөгдсөн ийм одоо спортоор ер нь одоо сайн тамирчин болох боломжтой ийм сайхан үе төрүүлснээр л бахархаж яваа л гэж одоо хэлийдэ тэгээд аав ээжт нь нэрвэлэг аль жаргалыг өсөж байна. Тэгээ урлагийн үзлэг болно л да. Бүх хүмүүс шалгуулна. Ерөөсөө ямар л урлагийн авь байсан бүгдийг шалгуулдаг байхгүй. Би өөрөө сууж байгаад тэгээд шалгах надад тэрнээс эхэлнэ, энээс эхэлнэ. Тэгээ нэг шүлэг уншдаг гэсэн нэг дөрвөн мөртөө шүлэг. Юм болохоор л тэрийг уншина. Тэгэл баян мөнгө нь бас нэг шүлэг уншнаа. Тэгэл тэрийг уншдаг. Ер нь нэг дуулж муулаад байдаг юм. Тийм шүлэг л уншдаг. Санчин. Тий. Юу загас мэгчдгүү учир нулимсан далаа юм байлгүй. Шувуу нисдэггүй учир тэнгэр өдөн юм байлгүй. Би ундаггүй учир бичиг маань босоо юм байлгүй. Бусдын тэнгэр намайг норгодоггүй учир эх орн минь намайг нөмөрлөдөг юм байлгүй. Аяр аяр нандраадмын эвчих юм